За нийслэлийн 2026 оны төсвийн тодтголын зарчим нийслэлийн төрийн сангаас оруулж ирж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй боловсруулж оруулж ирж байна. 2-р нутгийн удирдах байгууллагын эрхэнд алдж байна. Баянзүрх дүүрэг дээр чинь бас нэг 43 төлөөлөгч байдсан шүү дээ, хоёр намын нийлсэн. Тэгээ энэ төлөөлөгч нарыг ажил хийлгэх ямар ч боломж болцоогүйгээр татаасыг нэмэгдүүлж оруулж ирж байна. Би төрийн сангаас юу гэж асуух гэж байна гэхээр татварын орлогын өсөж байгаа хувь хэмжээтэй уялдаж нийслэл төвлөрүүлэх зарлагын хэмжээ уялдаж өсөх ёстой. Тэгэхээр би 6 дахин 3 дүүргээ орхиод төвийн 6 дүүрэг дээр өнгөрсөн жил төвлөрүүлсэн татварын орлогын өнгөрсөн жил нийслэлийн иргэд дурлаас баталсан хэмжээ хэд вэ? Тэр 26 онд хэд болж өсөж байгаа вэ? Яг хуваар нь дүүрэг бүрээр хэд хэдэн хуваар энэ татаасыг өсгөж тавьж байгаа вэ гэдэг дээр нэг санал авъя. Хоёрдугаарт ийм байдлаар одоо дүүргийн нийслэл төвлөрүүлэх орлогын хэмжээг өсгөж тавиад цаана та бүхэн ирнэ энэ дүүргийн төлөөлөгч нар хөрөнгө оруулалтын ажил хийх боломж болцоо байна гэж харж байна уу? 3-дугаарт Баянзүрх дүүрэг нийслэл Улаанбаатар хотын одоо 25% 4 хүн тутмын нэг нь амьдарч байна. Тэгээ энд ирнэ энэ дүүргийн газар нутгийн хэмжээ, хүн амын хэмжээнд харьцуулж шударга ёсонд нийцүүлж таагээд хөрөнгө оруулалтын болон бусад асуудлуудаа шийдвэрлэж тавьж чадж байгаа гэж үзэж гин үү гэдэг асуултуудад хариулт авъя. За хэн хариулах вэ? Эрдэнэбаатарх даваадлаа. За тогтоолын төсөлтэй холбогдуулаад тоон дүнтэй холбоотой мэдээлэлээр тайлбар өгье. Эрдэнэбаатарх. За жаргал сайхан төлөөлөгчийн асуултанд хариулъя. За Баянзүрх дүүрэг дээр бол 27.2 тэрбум төгрөгийн суур орлогыг бол нэмэгдүүлсэн байгаа. За энэ нь бол одоо үйл хөдлөх хөрөнгийн татварын бааз суурийг нэмэгдүүлэх ажлын хэсэг гарцсан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор бол бид нар татварын байгууллагатайгаа тооцож үзээд нэмэгдүүлсэн байгаа. За өмнөх жилүүдтэй харьцуулсан судалгаагаар авч үзэх юм бол 2025 онд бол Баянзүрх дүүргийн суур орлогыг бол суур зарлагыг бол 25 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байсан. Тэгэхээр энэ жил бол бусад дүүргэдээс суур орлого нь нэмэгдсэн юм шиг, өндөр юм шиг нэмэгдсэн юм шиг харагдаад байгаа. Гэхдээ Баянзүрх болоод одоо Чингэлтэй дүүргүүд юм бол яг төвлөрүүлэх шилжүүлгүүд бол яг адилхан. Ер нь бол ойролцоо явж байгаа.